За сайхан амарцгасноо. Өдрийн мэндэ. За энэ Facebook-ийнхаа үнэнч шудраг зөв зөөлөн буруу татуу байдаг Facebook-ийнхаа найзуудад энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгээд өчтөр нэг гөлөг олоод нөө гөлгөө машиндаа ирэх гээд би ч бүр нэг хям авсан штэ. Хям аваад хаалганыхаа доор бага аялаа, багаж руугаа шидлээ, багаж онголлоо, хаалга онголлоо. Яагаач баригддгүү. Бултганаад юусоо ингээд угсгээд овоодод авчих гэсэн ч барахгүй байхгүй. Харахад бол нэг баригдчихар юм шиг харагдаадсан байж магадгүй. Тэгээ тэр одоо би бүр сүулдэ чатаар хүмүүс айгүй их орж загинж байна. Чому тэр нохооны бичлэг яасан бэ? Ой. Тэгээ одоо тэрийг одоо авсан хаваагүй мэддэхгүй алга болчлоо. Чи яах вэ? Чи яах вэ? Тэр нохооны бичлэг тавиад байгаа чи хурдлаач. Хар нохон гөлөг юм байна. Ой. Нэг 5 хүүхдийн төлөө суглаа явуулсан чинь одоо лөөвөр чинь төвлөгч ингээл вааханд оромжлол. Одоо нэг нохооны бичлэг оролцож бас ингээд хүүст нэг бөөнөр орж ирээд чат руу өстө баахан хүмүүс юм бичсэн байна. Яах гэж анханасаа нохооны бичлэг оруулсан чи юм уу? Өстө маргаж бас хил амтай юм аа. Гэхдээ дийлэх мас нь манай Facebook найзууд бол мундаг шүү. Тий. За би тэгээд нохооны хувь заяаны талаар ярьж байна тийм ээ. Нохоо яасан бэ? Зөв эзэндээ очиод зөв явсан уу? Гудамжиндаа үлдсэн үү? Амтын үнд чичлүүлээд тийм ээ. Чолоодуулаад одоо бас гудамжинд хэцүү штэ хоолтой хоолгүйгээд үлдсэн үү? За галаад дээр хоёр нохон дээр очсон уу гэд. Манай хоёр нохон дээр очивол манай хоёр нохоо бол нэрэ шууд барин нэрэ. Бариа сэгсэрнэ. Нохоо өдгөө хүнлүү хүртэл амар дайрд юм чинь. Тэ. Тэр хоёр бол зоригн толцсон хоёр амтан байгаа. Тэгээд одоо би аваачсан уу, гудамжинд хайсан уу, нөгөө чи өөр дэшээ давхгаад баригдахгүй алга болсон уу гэдэг талаараа бичлэгээ одоо ингээ оруулъя. Тэгээд та бүхэн маань тэр бичлэгийг үзээрэй. Тэгээд одоо Facebook-ийнхаа хүмүүсийг чилээгээд яах вэ? Одоо энэ нийгмийн болж үтэхгүй байгаа энэ нэг хэрүүл уруул орил чарлсан те хараал өрөөлтэй юмны хажуугаар бас нэг гой гэгээлэг бичлэг оруулъя гэж би бодож явдаг. Бас биендээ хайртай бай, биендээ тустай бай. Бас ядарсан нэг бас нэг урам зориг өгье, байгаагаа илүүчлэе гэдэг үүднээс тэгээд одоо бас нэр ийм байгаа шүү. Маш олон хүмүүс чи попрол хандлтын төлөө бистаа өглөө юу гэдэг. Энэ хандлтын төлөө биш байгаа. Энэ одоо энэ нийгэм чинь нэг хуваа хичээсэн хүмүүс их байгаад байна. Зөвхөн бий болж ивэл болоо гэдэг хүмүүс их байгаад байна. Тэгэд энэ жоохон биеинд даа давшгүй их хөрөнгө тэ цоглуулъя гэсэн ийм ойлголттой хүмүүс байгаад байна. Хүнд нэг юм хэрэггүй шүү дээ. Тэ хэрэглээний юм багтал тэгэл сэтгэл хангалуун багтал болоо шүү дээ. Сэтгэлээрээ баян байхад болоо тийм ээ. За тийм байгаа шүү. Тэгэхээр энэ хар бараа нийгэм чинь бас нэг гэрэл гэгээтэй юм харуулъя, биендээ тусалдаг бай тий. Одоо энэ өсвөр насны хүүхэд залуучууд маш их үздэг. Болж игэл энэ хараал өрөөл хэлэхгүй буур тулсан үед ингээд уурж бөхөмтглээрээ бас ганц нэг хилчээд байгаа уучлаараа. Тэгээ хилүүлэхээс аргагүй юм нийгэмд бид нар амьдраад байна тийм ээ. Тэ. За тэгээд та бүхэндээ нэг бичлэгтэй уулзнаа. Тэгээд хэрвээ гудамжинд тэр гөлөг орхигдсон бол уушлаараа, авсан бол баяр үргээрээ тий. Одоо тэгээ Facebook-ийнхаа энэ олон мянган одоо үнэнч шудраг одоо намайг маш их дэмждэг найзуудаа хүлээлгээд яг гоё бичлэг оруулъя тий.